Хүүхдийн эвэх сан орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, entrepreneurship боловсрол олгох төслийг 2020 оноос эхлэн Ховд аймаг, Завхан, Өвөрханга, Говьсүмбэр, Сүхбаатар гэсэн 5 аймгийн 25 суманд 4 жилийн хугацаатай хэрэгжүүлэх гэж байна. Энэхүү төсөл нь Дэлхийн банкны итгэлцлийн сан болох Японы нийгмийн хөгжлийн сангийн 2.7 сая $, буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа гинэ. За Монгол улсад боловсролт хамрагдалт өндөр боловч ур чадвартай ажлах хүчний үзүүлэлтээр дэлхийн 187 улсаас 130 дугаарт жагсдаг байна. Тэр дундаа орон нутгуудад ажлын байр хомс, ур чадвар дутмаг байдгаас өсвөр үеийн хүүхэд залуучууд ихээхэн бэрхшээлтэй тулгардаг гин. Тиймээс хөнөөгийн хөдөлмөрийн зах зээлд хамгийн их шаардлагатай буй хувь хүний ур чадвар, entrepreneurship боловсролыг зорилтод орон нутгийн өсвөр үеийн хүүхэд залуучуудад олгосноор тэдний сурлагын үр дүнг нэмэгдүүлж хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэхээр зорж байгааг төслийн багийнхан хэлж байна. Төслийн баримтчийг боловсруулах үйл ажиллагаа бол бас нэлээд хэдэн жил 2-3 жилийн хугацаанд ингээ үргэлжилсэн. За энэ үргэлжлэх хугацаанд л бас холбогдох аймагуудтайгаа нэлээд одоо зөвлөлдсөн. Тэгээд яг бүсийн төлөөлөл болж байгаа гэж Ховд аймаг бол ойлгож байгааг. За хоёрдугаарт нь бол ерөнхийдөө залуучуудын одоо entrepreneurship чиглэлийн боловсролыг хөгжүүлэх шаардлага бас нэлээд одоо эрэлт бол нэлээд бас байгаа гэсэн үднэс бол Ховд аймгийг бол сонгосон ба. За Ховд аймаг энэ үйл ажиллагаанд бол хамрагч оролцсноороо бол нэлээд ийм давуу талууд бий болно. Нэг талаас нөгөө талаас бас тодорхой хэмжээний үүрэг хариуцлага бас хүлээгдэнэ гэж ингэж ойлгож байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ нөхөр ерөн зүгээр одоо хүүхэд залуучуудын тэр хувь хүний одоо ур чадваруудыг тэгээ entrepreneurship-ийн боловсрол одоо олгох энэ үйл ажиллагааг Монголд бид нар бол анх удаа ингээд зохион байгуулж байна. За ингээд Ховд аймаг оролцсон гэдэг бол энд бол үүрэг хүлээж байна гэсэн үг тийм. Энэ чиглэлийн одоо сургалтын агуулга, гарын агуулга боловсруулах, за энэ чиглэлээр одоо хүүхэд залуучуудтай ажиллах, за сургууль дээр ажиллах, багш нар маань энэ чиглэлийн бас бэлтгэлтэй болох, за насны туршийн боловсролын төв дээр бас энэ чиглэлээр ажиллахад бол арга туршлагуудыг тодорхой хэмжээнд хуримтлуулах, бий болох гэсэн ийм одоо шаардлага, үүрэг хариуцлага бол биднэрт бол оногдож байгаа гэсэн. За тэгээд нэгэнт одоо бий болсон туршиж хийж үзсэн энэ одоо төслийнхаа үр дүнгуудыг бол босод аймаг орон нутгуудад түгээхэд бол бас түүчээ болж ажиллах ийм үүрэг бол Ховд аймагт ногдож байна гэсэн. Хүүхдийн эвэг сангаас орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, entrepreneurship боловсрол олгох төслийг Ховд аймагт хэрэгжүүлж эхэлж байгаатай холбогдуулан тус төслийн багийнхан аймгийн удирдлагуудтай уулзлаа. Энэ үеэр төслийн баг аймгийн холбогдох байгууллагуудын удирдлагуудад төслийнхөө танилцуулгыг хийж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож төсөл хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зорьсон юм а. Хүүхдийн эвэг сангаас бол одоо Монгол улсын хэмжээнд одоо 25 жилийн хугацаанд маш олон төрөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байдаг. За Ховд аймагт бол одоо бас төрөл хөтөлбөр хэрэгжүүлж байсан баялаг туршлага байгаа. Бид бүхэн бол одоо бас хамтын ажиллагаа бас өнөөдрөөр биш одоо урд нь олон төрөл хөтөлбөр дээр хамтарч ажилласан ийм туршлага байгаа. За өнөөдрийн хувьд бол бас 4 жилийн хугацаанд хэрэгжих шинэ төрөл дээр бид бүхэн санамж бичигт гар үүсгэж дурлаа. Энэ төрөл маань одоо 14-25 насны залуучуудыг амарсан бас одоо тэдний одоо бизнесээ хөгжүүлэх шинэ сэтэл санаачлагыг гаргах ийм чиглэлд хэрэгжих төрөл байгаамаа. Энэ төрөл маань одоо Ховд аймгийн 6 сумд хэрэгжих байна. За энэ Монгол улсын хэмжээний төрөл маань одоо нийт 21 аймгаас 5 аймагт хэрэгжих байна. Энэ одоо энэ 5 аймагт одоо Ховд аймгийн бас одоо сонгогдож орсон байна. Одоо энэ хүрээндээ энэ хүүхдийн эвэг сангийн бас хамт олондоо бас одоо манай аймагт энэ төслийг сонгож хэрэгжүүлж байгаад одоо талархаж байгаагаа илэрхийлье. Төслийн хүрээнд тухайн төсөл хэрэгжиж байгаа 5 аймгийн 25 сумын 14-өөс 24 насны 6,000 хүүхэд залуучуудыг хамруулахаар төлөвлөжээ. Ховд аймгийн тухайд 6 суманд энэ төслийг хэрэгжүүлэх юм. За ингэхдээ төсөлд хамрагдах сумдыг хүн амын тоо, бүсийн онцлог, эдийн засгийн статистик зэрэг хэд хэдэн шалгуураар сонгож төсөлд хамруулах юм а. За энэ төсөл хэрэгжснээр хувь хүний ур чадвар, entrepreneurship-ийн боловсрол олгох шинжлэх хэлбэрийн сургалтын хөтөлбөрийг өсвөр үеийн хүүхэд залуучуудын оролцоотой боловсруулж, орон нутгийн ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын төвтэй хамтран хэрэгжүүлэх. За сургалтын төлбөрөөс олж авсан мэдлэг чадвараа бодитоор туршихад дэмжлэг үзүүлэх хүүхэд залуучуудын боловсруулсан бичил төслийг санхүүжүүлэн түүнчлэн тэдэнд менторшипийн дэмжлэг үзүүлж туршлага солилцох уулзалтыг зохион байгуулна. Төслийн үр дүнтэй хэрэгжилт тогтвортой байдлыг хангах, орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, нөлөөлөл олон нийтийн компанид ажлуудаар дамжуулан төслийн сайн туршлага үр дүнг бусад орон нутгууд түгээн entrepreneurship-ийн боловсролыг дэмжих бодлогын орчныг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг олон талын чухал ач холбогдолтойг төслийн баг Ховд олон ярьж байна.